За манай болцсон тийм. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сэтгүүл тоохонд бас сар шиндээ сайхан шинэлцгээсэн үү. За тэгээд өнөөдөр ард нийтийн санал асуулах хөдөлгөөн буюу ансаа хөдөлгөөнөөс за 3 сарын 1-ний өдөр бид итгэхгүй ан цуглаан зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хийж байна. За ансаа хөдөлгөөн бол ард нийтийн санал асуулга зохион байгуулж одоо энэ улсын хурлд итгэхгүй юу гэдэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хүртэл одоо үйл ажиллагаа явуулах нэг удаагийн зохион байгуулалттай. За улс төрийн намууд, иргэний нийгэм байгууллагууд иргэд одоо нэгдсэн ийм одоо хөдөлгөөн байгаа гэж та бүхэнд бол мэдээлэх нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд ард бол мэдээлэл харагдж байгаа. 3 сарын 1-ний өдөр бид нэр 11 цаг 40 минутаас Сүхбаатарын талбай дээр бид итгэхгүй гэсэн цуглаанаа зохион байгуулахаар ажиллаж байна. За өнөөдөр бид нар цуглаан зохион байгуулах албан бичгээ Сүхбаатар дүүргийн засаг дарганд хамгийн газар хүргүүлсэн байгаа. За тэгээд энэ цуглааныг бол бид нар үндсэн хуультай төрийн далбаатай цуглаан гэж нэрлэж байгаа. За энэ цуглаанд оролцох сонирхолтой хүмүүс бүгдээрээ үндсэн хуулиа, Монгол Улсын үндсэн хууль, за төрийнхөө далбайг бариад ирээрэй гэж бид нар уриалж байгаа. Учир юу гэвэл өнөөдөр монголчууд бид нар үндсэн хуулийнхаа үндсэн үзэл санааны дор нэгдэж одоо цаашдаа бид нар монголчууд бид нар шударгаар амьдрах юм уу, эв нэгдэлтэй амьдрах юм уу? Эсвэл өнөөдөр шиг ингээд талцаж хуваагдаад, шудраг бусаар хувилдаад, бусдынхаа нэгнийхээ боломжийг зарим нэг нь одоо хулгайлаад, хомслаад ингэж амьдрах юм уу гэдэг энэ сонголтоос аль нэг сонголтоо хийх шаардлагатай болчиход байна. Ерөнхийдөө бол ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4-р зүйл дээр төрийн дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар одоо сонголт хийх шаардлагатай болсон тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулна гэж. Тэгэхээр Монгол Улсын төрийн дотоод бодлого үйл ажиллагаа цаашдаа ийм шудраг бус байдлыг дэмжсэн хэлбэртэй байгаад гэх юм уу, эсвэл үндсэн хуулийн заасны дагуу шудраг байх ёстой мó гэдгийг сонголтоо Монголын ард түмэн бид нар хийх шаардлагатай болчиход байна. За хамгийн чухал асуудал бол өнөөдөр ирэх орж байгаа улсын хурлд бол итгэх аргагүй байгаа маш олон баримтыг бид нар ярьж болно. Хамгийн ноцтой баримт бол одоо өнгөрсөн 2025 оны 10 дугаар сард ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргахдаа үндсэн хууль зөрчсөн тухай үндсэн хуулийн цэцгийн хүчин төгөлдөр дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр энэ бол одоо 71 гишүүн оролцсон энэ одоо үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа бол цаашдаа энэ улсын хурл бол үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй хувилдааны шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын эрх ашиг ард түмнийхээ эрх ашигын төлөө үйлчлэх чадамжгүй одоо үзэх одоо хангалттай үндэслэл болж байгаа юм аа. За тэгээд дараагийн слайдыг гаргадаа. За ерөнхийдөө бол одоо өнгөрсөн 34 жилийн хугацаанд 35 жилийн хугацаанд Монгол Улс өнөөдөр үнэхээр одоо монголчууд бид зөв амьдэрсэн юм уу, буруу амьдэрсэн юм уу? Монгол Улсад өнөөдөр өөрчлөлт хийх шаардлагатай байна уугүй гэдэг ийм асуудлыг одоо нийгэмд бол тавьж байгаа. За судалгаагаар бол одоо судалгаанд оролцсон хүмүүс 90% нь бол энэ нийгмийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. За бид бол энэ нийгмийг өөрчлөх шаардлагатай, бүр үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Бид нар бол засгийн газрыг бол удаа дараа улсын хурлын гишүүд маань бол хувилдаж засгийн газраа унгаадаг. Оронд нь өөрсдөө дахиад давхар дээр өмсөд дараагийн одоо нөхдүүд очиж засгийн эрхийг барьдаг. Ингэж одоо ээлжлэн засаг барьж ингэж төрийн хөрөнгө мөнгийг завшихын төлөө ингэж хувилдаж явсаар өнөөдрийг ирснийг бол бид мэдж байгаа. За тэгэхээр бол бид нар засгийн газрыг одоо солиод нэмэргүй байдаг гэдгийг бол ойлгосон. Одоо бид нар харин улсын хурлыг одоо хугацаанаас өмнө тарааж одоо нэн даруйн төрийнхөө зохион байгуулалт бүтцийг шинжлэхгүй бол болохгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм. За тэгээд энэ өөрчлөлт шинжилт хийхин тулд за мэдээж бид өнөөдөр хоёр хэсэгт хуваагдах шаардлагатай болоод байгаа. Өөрчлөхгүй гэсэн хэсэгт хуваая. Өөрчлөгдөе гэж үзэж байгаа хүмүүс бидэнтэй нэгдээ гэж уриалж байгаа. За өөрчлөе гэдэг дотроо дахиад хуулийн дагуу өөрчлөе, хууль бусаар өөрчлөе гэсэн хоёр бүлэг үүсчихэд байгаа. Жишээлбэл одоо зарим хүмүүс бол хууль гэж байхгүй, хувьсгал хий, цус сурсхий, Непалд их мэтчил ярьж байгаа. Тэгээ бидэнд бол тийм зүйл хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Зөвхөн үндсэн хуулийн дээр заасан одоо тэр төрийнхөө үйл ажиллагаанд байх ёстой шудраг ёсыг, хууль дээдлэх ёсыг, хүний эрх эрхчлөлийг дээдлэх ёсыг шаардаад явах юм бол 50 замаар нийгмийг өөрчлөх эрх зүйн үндэс нь бол байгаа гэж бид үзэж байгаа. Тийм учраас бид дахиад өөрчлөе гэж бодож байгаа мөртлөө
хууль бус зүйл хий гэж уриалж байгаа нийгмийг одоо өмнө самууд уриалж байгаа хэсэгтээ бол бид нар нэгдэхгүй гэдгээ хэлж байгаа. Хуулийн дагуу ард нийтийн санал асуулга явуу зохион байгуулах замаар бүх нийтээр одоо хамтдаа шийдвэр гаргах замаар хуулийн дагуу өөрчлөлт шинжилт хийхийг л бид нар энэ нийгэмд уриалж байгаамаа. За дараагийн слайд руу орчдоо. За ингээд бид энэ нийгмийг өнөөдөр өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол улсыг удирдсан улсын хурал засгийн газар за улс төрийн намууд бол үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Одоо үндсэн хуулийн 1-ийн 2 дахь хэсэгт юу гэж заасан байна гэхээр Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим 6 зарчим байна. Төрийн үйл ажиллагаанд өнөөдөр шударга байх ёстой төрийн үйл ажиллагаа. Хууль дээдлсэн байх ёстой. Үндэсний эв нэгдлийг хангах ёстой. Гэтэл өнөөдөр манай улс төрийн намууд улс төрийн одоо сонгуульд ялсан улс төрийн нам нь ард иргэдийг талцуулан хуваагддаг, төрийн албыг одоо улс төрийн хамаарлаар нь талцуулж хуваадаг. Одоо ингээд жалга доогоор бид нар ингээд хуваагдаа тий. Одоо монголчууд үндэсний эв нэгдлийг хангах нь битгийвэл үндсэндээ бүх одоо хуваагдах боломжтой хэсэг болгоноор одоо хуваагдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ бол үндсэн хуулийн эсрэг одоо ийм бодит одоо үйл ажиллагаа явагдсан гэдэг дүгнээс өөр аргагүй байна. Өнөөдөр монголчууд бид нар эв нэгдэлтэй байна уу гэж асуугаад үзэлтэй тий. Өнөөдөр Монгол улсын төрийн албан хаагчид шударга байна уу гэж асуугаад үзэлтэй. Хуулийг дээдлж ажилтдаггүй гэж асуугаад үзэлтэй тий. Өнөөдөр та бүхнийг энэ наадмаар цагаан сараар шинэ жилээр одоо манай одоо эрх баригч одоо сонгуулаар тийм ээ эрх барьж байгаа дарга нарын одоо хэлж байгаа үгнүүдэд бас энэ та бүхний судалгаа шинжилгээ хийгээд үзээсэй л гэж үзэж байгаа. Жилээс жилд л одоо шударга шиг тогтооно гэж ярьдаг, жилээс жилд авилгатаа тэмцэнэ гэж ярьдаг. Бодит амьдрал дээр одоо улсын хурлаараа дүүрэн авилгачт нь ингээд нэрлүүлээл зүгээр сууж идэг. Тэгэхээр одоо Монголын ард түмэн бид нар одоо эвлэлд нь нэгдэж хууль ёсны дагуу энэ төрийн үйл ажиллагаа шударга шиг шаардах, бүр шаардах биш бодитоор шударга шиг тогтоох юм зайлшгүй шаардлага үүсчээд байгаа. Тийм учраас энэ шударгаар амьдрахыг хүсэж байгаа бүх хүмүүсийг нам эвсэл жалга доо харгалцахгүйгээр энэ 3 сарын 1-ний өдрийн цуглаанд хүрэлцэн ирээрэй л гэж урих гээд байна. За бид бол өнөөдөр ингээд нэг заавал ингээд энэ цуглааныг хийх ёстой, ингэх ёстой гэдээ ингээд байгаа юм биш. Энэ бол ерөнхийдөө хүн бүхэн сайн дураараа эвлэлтэнд нэгдэх энэ үйл явц бол одоо яг эрүүлэр явагдах ёстой гэж бид үзэж байгаа. За дээрэс нь үндсэн хуулийн 19-р зүйл заасан үүргээ биелүүлээ гэж бид үзэж байгаа. Үндсэн хуулийн 19-р зүйлд төр иргэнийхээ эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ийм үүрэгтэй. За харамсалтай нь бол төрд очсон хүмүүс өөрсдөө хагартлаа баяжаад тэр юмнууд болоод бусдынхаа боломжийг хулгайлаад идэг. За энийг бол бид нар албан тушаалын гэмт хэрэг гэж нэрлэдэг шүү дээ. Төрөөс төрсөн тэр умтан гэж нэрлээд байна тийм ээ. Одоо та бүхэн бол бид бүгдээрээ нэрлж болж шүү дээ. Жидүүгийн хэрэг гэж нэрлэж, 60 тэрбумын хэрэг гэж нэрлэж, нүүрсний хэрэг гэж энэ авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийн хохирлын хэмжээ саяар хэмжигддэг, тэрбумаар хэмжигддэг байснаа одоо бүр их наядаар хэмжигддэг боллоо шүү. Тэгэхээр энэ их наядаар нь одоо Монгол улсад учруулж байгаа Монголын ард түмэн их хооронд учруулж байгаа хохирол чинь өөрөө энэ нийгмийн одоо шудраг бос байдал, нийгмийн одоо энэ үүмээс хам үүсэх гол үндсэн нөхцөл болчиход байна шүү. Тийм учраас бид өнөөдөр нийгэмд заашгүй өөрчлөлт шинжилт хийх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ цалингаа нэмүүлгийг тэмцээд байгаа, тэтгэврээ нэмүүлгийг тэмцээд байгаа, энэ одоо татварыг багасгаж өгөөч гэдэг одоо шаардаад байгаа бүх хүмүүсийг энэ үндсэн хуулийнхаа одоо дор эвлэлд нь нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэж энэ 3 сарын 1-ний өдрийн цуглаанд оролцоорой гэж бид урьж байгаа. За дараагийн слайдыг харуул та. За энэ бидний хийж байгаа үйл ажиллагаа бол их орноо хамгаалах Монгол улсын иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа үйл ажиллагаа гэж ойлгож байна. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 4 дахь хэсэгдэр Монгол улсын иргэн их орноо хамгаалах цэргийн одоо үүрэг гүйцэтгэх юм одоо үүрэгтэй цэргийн алба хаах үүрэгтэй. Тэгэхээр их орноо хамгаалах өнөөдөр Монголын ард түмэн биднэрт их орноо хулгайч, луу өрчин, урвагч, авилгач төрийн түвшээдээс хамгаалах шаардлага үүссэн байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсын төрд хулгайч нар суугаад байна шүү дээ. Бид нар энийг хэлээгүй шүү дээ. Өөрсдөө бие биенийг хэлээд шүү. Өнөөдөр улсын хурлын дарга байсан хүнийг өнөөдөр одоо яг хууль зүйн сайд одоо их хоёр маань бол баг хүн алдсан мэтэр олон нийт мэдээлэл хийсэн шүү. Тэгвэл яагаад өнөөдөр ямар нэгэн хариуцлага тооцохдохгүй, ямар нэгэн байдлаар хуулийн хяналтын байгууллага ажиллаа хийхгүй байна. Энэ мэдчлэн маш олон асуулт Монголын ард түмэн бидэнд хоригдлогдсон байна. Тийм учраас энэ асуултуудыг бид нар 3 сарын 1-ний өдрөөс эхлээд асууж эхэлнэ гэдгийг хэлмээр байна. За дээрээс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг та бүхэн одоо харж байгаа бох тийм ээ. Энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр за Монгол улсын иргэн болвол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах ийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
Энэ их орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах энэ санаачлалыг бол төрн дэмждэг байх ёстой. За харамсалтай нь ард нийтийн санал асуулах хөдөлгөөний зүгээс бид нар нийгмийг эв нэгдэл уриалаад байгаа. Үндсэн хуулийнхаа дагуу цөмөр амьдарч л да. Хоорондоо бие биенийг хүндлээд, хайрлаад, дээдлээд нэг нэгээ хулигдахгүй, хуурахгүй, мэхлэхгүй амьдарчих юм бол өнөөдөр энэ шүүхтээр ингээд маргалдаал бие биенийг янз янзаар бичээд байдаг хүмүүс байхгүй болно үстэй. Тийм учраас энэ үндсэн хуулийг мөрдөх замаар нийгмийг өөрчлөх боломж байна л гэдгийг бид нар хэлээд байгаа. Тэгэхээр энэ үнэхээр Монгол улсын одоо төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах байгаа хүмүүс маань бол үг хэлэх болгондоо л нийгмийг одоо шудраг ёсоор хангана, авилга албан шуурын гэмт хэрэгтэй тэмцэн л гэж яриад байгаа. Үнэхээр тэр тэмцэх гэж байгаа бол ард түмэнтэйг нэг байгаа чи, хамт байгаа чи гэд бид нар одоо уриалж байгаамаа. Тийм учраас бид нар энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монгол улсын үндсэн хуулийн заасан Монгол улсын иргэн их орныхоо үндэсний аюулгүй байдлын талаар санаа зовдөг. Их орныхоо үндэсний аюулгүй байдал саад орчуулж байгаа нөхцөл байдлуудыг илчилдэг, тэмцдэг. Энэ тэмцчгүй төрийн үйл ажиллагаанд дэмждэг, тусалдаг, хамтардаг. Ийм одоо төр ард түмний одоо хамтын үйл ажиллагаа эрүүл байж иж Монгол улс цаашаага хөгжлийн тухай ярина. Өнөөдрийнх шиг ингээд гадаад дотоодын нөхдүүдээр ямар нэгэн байдлаар захиа даалгавартай юм шиг улс оронд үүмээс самууд дэгдэх гэсэн одоо үнэхээр нийгмийг өөрчлөх шаардлага байгаа ч гэсэн энэ өөрчлөх шаардлагыг буруу тийш нь ашиглах гэсэн ийм санаархал байгаад бол бид нар харамсаж явдаг бас илэрхийлмээр санагдаж байна. За ингээд бид нар энэ цуглаанаа зохион байгуулсан цуглаан маань бол зөвхөн эхлэл мэдээж бол ингээд үзэл санааны нэгдэл бол нэг өдөр ингээд гинт ингээд сая хүн бүгдээр ингээд ойлгоод босоод ирэх гэдэг бол байхгүй. Ингээд алхамаар бид нар цаашаага холбоо хэлхийг өргөтгөөд явнаа. За Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд ерөнхийдөө бол 5 аймагт ард нийтийн санал асуулах хөдөлгөөний салбар нэгжүүд үүссэн байгуулагдсан байгаа. За 3 сарын 1-ний цуглаанаас хойш бол бид нар одоо бүх аймаг одоо хороодуудаар дүүргүүдээр явж бид нар бас энэ үйл ажиллагааг сурчилнаа. Монгол улсын үндсэн хууль Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, ард нийтийн санал асуулгын тухай хууль гэсэн энэ одоо 4 бичиг баримтын хүрээнд бид нар ард нийтэд одоо сургалт сурчлагын ажлуудыг зохион байгуулах гэх мэтчлэн олон ажлуудыг хийхээр бид төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. За тэгээ маргааш бид нар бас улс төрийн намууд иргэний нийгмийн байгууллагууд их орондоо шудраг ёсыг тогтоохыг хүсэж байгаа, нийгэмд өөрчлөлт шинжилэлт хийхийг хүсэж байгаа улс төрийн намууд иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан хилцүүлгийг сонгуулийн ерхий орны байр зохион байгуулахаар бид нар ажиллаж байгаа. За энэ тухай та бүхэнд ард нийтийн санал асуулах хөдөлгөөний зохицуулагч Батцөх заах маань мэдээлэл хийнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За тэгээд сая Батгаарт ерөнхийд нь хэллээ. Маргааш буюу 27 оны Баасан гарагт сонгуулийн ерөнхий орны дугуй зааланд улс төрийн намуудын удирдлага мөн одоо төрийн бус байгууллагууд үйлдвэрчний эвлэл яг удирдах төвчний хүмүүсээ оролцуулаад за яг энэ саяын дурдсанчлан ард нийтийн санал асуулгын хүрээнд мөн үндэсний аюулгүй байдлын тухай хууль одоо бид нар өнөөдөр яг ямар хуулийн хүрээнд бид нэг зүгтээ харж алах вэ гэсэн энэ талаараа хилцүүлэг явуулъя гэж байгаа. За энэтэй холбоотойгоор яг одоо энэ лайв явж байна. Манайхны бичлэгүүд бас давхар явж байгаа. Яг өнөөдөр 14 цагаас өмнө энэ лайв үзэж байгаа улсууд удирдлагууд нь үзээгүй байвал нам хөдөлгөөн эвсэл төрийн бус байгууллагууд удирдлагууд руугаа холбоод өгөөрэй. 14 цагаас өмнө оролцох хүнийхээ өв нэрийг явуулаарай. Яг гэвэл сонгуулийн ерөнхий хороо маань бас төрийн захиргааны байр байгаа. Урд өдрийн 14 цагаас өмнө маргааш үйл ажиллагаанд оролцох улсуудынхаа нэрийг өгж баталгаажуулсан байх ёстой шүү гэдгийг зарлж байна. За дээрээс нь нэмээд хэлэхэд бид нэр энэ ард нийтийн санал асуулга гэж бид нар яг юу хийгээд байгаа юм бэ гэдгийг бас бид нэр уулзалт болгон цаг мөч болгондоо одоо бид нар хэлж байна. Янз бүрийн арга хэмжээгээр ард түмэндээ хүргэх ёстой. Үндсэн хуулийн 3-1 заасан тэгээ засгийн бүх эрх ард түмний нэгтэй түүнийг эдлэгтэй шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдлэнэ гэж байгаа. Тэгэхээр ансаа гэдэг маань ард нийтийн санал асуулга гэдэг маань болвол энэ засгийн эрхийг төрийн эрхийг эдлэх шууд эдлэх хэлбэрийн хамгийн том хэлбэр юм аа. Тэгээд хоёрт нь нөгөө 4 жилийн ээлжид улсын их хурлын сонгуулиуд байдаг.
За дахиад энэ шууд эдэлж байгаа хэлбэрүүдийн гуравт нь бол тэр тайван замаар жагсаж цуглах хэлбэр байдаг. Тэгэхээр манайхан одоо ээлжид сонгуулиуд маань бол сүүлийн 30-аад жил ямар хэлбэрээр явж байгааг бол манайхан мэдчихэж байгаа тийм ээ. Сонгуулийн хуулинд ирэх барьж байгаа нөхдүүд маань дандаа өөрсдөө тааруулж засч идэг ямар хэлбэр, ямар тогтолцоогоор явуулах уу гэдгийг өөрсдөө тааруулж засаад за тэр ухуулагч, ажиллагч гэж нэмж яагаад тэднэртээ мөнгө цалин өгөх хэлбэрийг хуульчилж яагаад ингээд ерөн сүүлийн үеийн сонгуулиуд бол дандаа мөнгөний сонгуул болсон гэдгийг манайхан мэдж байгаа. Тэгэхээр ард нийтийн санал асуулга гэдэг маань бол энэ сонгуулийн хамгийн том хэлбэр нь гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар 27 оны сонгуул, 28 оны сонгуул гэж хүлээхгүйгээр ард иргэд маань одоо энэ олон нийтийн байгууллага намын эвслүүд маань нэгдэж чадах юм бол тэрнээс өмнө хийж чадах хамгийн том ард иргэдийн зөв сонголт байх тийм сонгуул явагдах юм а гэдгийг манайхан бас ойлгоцгоогоорой. Энэ сонгуул гэдэг маань бол хэдийгээр хуулинд их хурлын одоо 3-1-ээс доошгүй санаачилж яаж тэгээд 3-2-аас доошгүй баталж явагдах боловч энийг бол ард иргэд нэгдэх юм бол өөрсдөө хүсээд өөрсдөөсөө сонгосон тэр гишүүдээрээ дамжуулаад энэ ард нийтийн санал асуулгыг зөв явуулах боломж нь зөвхөн иргэд та бидний нэгдэлтээр үүсэх юм шүү гэдгийг бас манайхан анхаараарай. Тэгээд маргаашнаас эхлээд тэр талбай дээр цуглахдаа энэ хэний зохион байгуулж байгаа тэр юм аа, тэрний зохион байгуулж байгаа энэ юм аа, тэр засгийн газарт үйлчлэгч байгаа маа, тэр ерөнхийлөгчд үйлчлэгч байгаа маа гэж битгий бодцоогоорой. Өнөөдрийн хүртэл бидний хэмжээнд ямар нэгэн атгах санаа агуулгасан, ямар нэгэн хүлэглэлийн байдаг юм уу хүмүүс энэ дотор байхгүй байна. Цаашдаа ч гэсэн хэн нэгэн толгоож, гоцолж, хэн нэгний заавраар явахгүй ард иргэд та бид өөрсдийнхөө хүслээр ирээд өөрсдийнхөө үр хоочийн төлөө, улс нийгмийнхаа төлөө жинхэнэ сэв сэтгэлээр цугалцгааж иж та бидний олон өөрсдийн эдлэх эрх түүгээр дамжиж хэрэгжих юм шүү гэдгийг та нартай анхааруулъя. За баярлалаа. За баярлалаа. За Батбахан ярьсныг улбуулад бас илэрхийлгээд би бол Монгол Улсын иргэний хуваарь ансаа буюу ард нийтийн санал асуулга хөтөлбөрийг яг цэвэр үзэл баримтлаараа ямар нэгэн ардаа юм уу ямар нэгэн нам эвсэл холбоотын хамааралгүйгээр энэ үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцохоор шийдвэрлсэн. За өнгөрсөн 12 дугаар сараас эхлээд ард нийтийн санал асуулга хөтөлбөр эхэлсэн цагаас ер нь бол энэ хөтөлбөрөнд итгэл сэтгэлээ өгсөн 21 аймаг 9 дүүргээс хүрэлцэн ирсэн сайхан их хурамчид маань 26 оны 1 сарын 13-ны өдөр Corporate Convention Center-ийн хурлын зааланд маш амжилттайгаар анхны уулзалтаа ол хийсэн. Энэ уулзалт бол ерөнхийдөө энэ ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгын 4-1 5-2 гэсэн заалтын дагуу эрхээ эдэлж энэ төр засагтаа ард нийт санал асуулгаа явуулах гэж шүү гэдэг мэдээлэлээ ол хөрвүүлсэн байгаа. Энэ бол ард нийтийн санал асуулга хөтөлбөрийн эхний алхам. Одоо энэ 3 сарын 1-ээс бид нар дахин 2 дахь одоо акц буюу энэ ард нийтийгээ цуглуулж бас үзэл бодлыг илэрхийлэх энэ ард нийтийн санал асуулга яагаад явагдах ёстой, яагаад энэ улсын хурал тарах ёстой бэ гэдэг үндслүүдийг бид нараас талбай дээр хэлсэн гэж бодож байна. Энэ бол бидний үйл ажиллагааны өрнөл хэсэг байх болно. Эхлээд бид нар тавьчлаа. Одоо дараагийн өрнөл асуудлуудаа ярина. Мэдээж энэ ард нийтийн санал асуулга хөтөлбөр маань бол үйл ажиллагаагаа бүрэн төгс гүйцэтгэх хүртэл бол идэвхтэй ажиллах болно. Тэгэхээр үүнд бол эх орно гэсэн сэтгэлтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мөн улс төрийн намууд одоо төрд алба үүрэг оролцоо байхгүй ч гэсэндээ эх орныхоо төлөө сэтгэл зүрхэн зовниж аваа бүхий л одоо нийгмийн бухимдал гажуудал асуудлыг засаж залруулахын төлөө бас сэтгэл зүрхээ өргөн дуу хоолойгоо өргөн болохгүй байгаа бүх объект субъект бүх газарт очиж тэмцэж явдаг энэ эх орончд энэ иргэний нийгмийн байгууллагууд бүгд идэвхтэй оролцоохаа гэдэгт маш ихтэй байгаа. Тэгээд энэ 3 сарын 1-ний өдрийн сонгуулийн ерөнхий хороонд хилцүүлэхт бас энэ иргэний нийгмийн байгууллага маань бас идэвхтэй оролцох өнөөдрөөс маш богино хугацаанд бид бүртгэлээ явуулах нь шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ эвдээ байвал хүчтэй. Энэ ансаа гэдэг ард нийтийн санал асуулга гэдэг үйл ажиллагаа маань бол ер нь Монгол улстай олгочон төвлөлтөөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн дагуу хэрэгжиж байгаа хэдий ч гэлээ энэ бас дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 1-2 дугаар зүйл тусгаалan заасан
аль ч ард түмэн төрөө засан тогтнуулах хэрэгтэй гэсэн тийм утга агуулгах үе заалт байгаа. Тэгэхээр тэр заалтыг хэрэгжүүлэхэд бол тухайн улс орны ард иргэд юу хэрэгжүүлсэн байх ёстой гэвэл дотоодын хууль эрх зүйн бүхэл одоо боломжийг гүйцэтгсэн байх ёстой. Тэрийг бид нар хэрэгжүүлсэн байх ёстой. Ерөнхийдөө л хуулийн дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой гэсэн үг ээ. Тэгэхээр бид нар олон улсын түвшинд ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэж байгаа шүү. Үүнийг бас ард иргэд маань тухайн одоо иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын фактыг Google сайт майтаас ингээд хараад олоод уншчихж болно. Энд бол маш их ойлгомжтойгоор аль ч ард түмэн төрөө засан тогтнуулах бүрэн эрхтэйг тодорхойлон заасан байдаг шүү. Энд зөвхөн Монгол улсад бид нар энийг хэрэгжүүлэх гээд байгаа биш. Дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа байна гэдгийг та бүхэн бас ойлгоорой. Тэгээд энэхүү мэдээллийг хүрэхэд бас тусалсан эрхэм сэтгүүлч сайтынхандаа бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн өнөөдөр энэ 17 дугаар жааны 17 дугаар жааны улаан морин жилдээ одоо Монгол улс маань одоо шинэ одоо хөгжлийнхаа замд бол орох хэрэгтэй юм л да. Яагаад гэвэл одоо энэ Монгол улсад бол одоо энэ асуудлууд бол одоо маш ихээр одоо өрнөж байгаа. Тэгээ одоо энэ өнгөрсөн хавар бол одоо 5 сарын 15-нд бол одоо нэр дэвшигт болон нэр дэвшигтийг дэмжих иргэдийн холбоо гэж байгуулагдчихсан. Энэ холбоо маань бол одоо нам аргацахгүйгээр энэ намуудад одоо нэр дэвшижсэн иргэд маань одоо эрдэн нэгдэж энэ өнөөдөр одоо энэ ансаа хөдөлгөөнд бол одоо нэгдэж оролцохыг бол одоо уриалж байгаа. Тийм болохоор иргэд маань одоо энэ 3 сарын 1-нд болох цугдаанд бол одоо идэвхтэй оролцоорой гэж одоо уриалъя да. Тавчхандаа. Сантраад За. За тэгээд нэмж хэлэхэд бид нар 3 сарын 1-ээс 8-ны хооронд Сүхбаатарын талбай дээр ард нийтийн санал асуулга зохион байгуулахад дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа гэж ойлгож байна. За 3 сарын 1 бол та бүхэн мэдж байгаа их орончдын өдөр гэж одоо Монгол ардын нам маань энэ баяр тэмдэглэдэг. Тэгэхээр бид бол асуулт асууж байгаа. Энэ үнэхээр ажилласан нам ардын нам энэ төрийн ордон дотор их оронч хүн байна уу үгүй юу? Одоо энэ өөрсдөө нэг иргэд толинд харалтаа. Ярьж байгаа юм дандаа гэмт хэрэг. Улсын их хурлын уул нь ирээдүйн Монгол улсын ирээдүйг шийдэх сайн сайхан бодлогыг хэрэгжүүлж явах ёстой юм шиг. Гэтэл зөвхөн санал суудал эрх мэдлийн төлөө хоорондоо хэрэлдэж маргалдаал ард түмний үл хүндэтгээл доромжлол басамжлал тэгэд бүр одоо ингээд төрийн эрх мэдэлд одоо цөөхөн идэн хүн өөрсдөө ингээд сүлжээ болоод бүр хот ураг болоод ингээд нам харгалцахгүй мөнгө ирэх ашигын төлөө ингээд нэгдэл үүсгчээд тэгээд үнэхээр ард түмний ингээд басамжлаад болоод ингээд үнэхээр том эндүршүүл гэдгийг бид нар хэлмээр. Гэхдээ бид нар бол нийгмийг үүмээс хамд уриалах гээгүй. Үнэхээр одоо хүн хэлээр мал хөлөөрөөгээд үнэхээр одоо ингээд ойлголцохгүйдээ тулаад их юм бол одоо нэг тэмцлийн ямар хэлбэрийг та нар сонгох вэ гэж асуугаад байна. Бид нар бол 50 замыг сонгож байгаа. Цөмөрөө бие биенээс асуулт асууж хариулт авах замаар асуудлаа ярилцмаар байна. Тэгээ ансаа хөдөлгөөний зүгээс бол бид нар өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол улсыг удирдсан эрх барьж байсан нөхдүүдтэй бол бид нар Монгол улсыг үнэхээр зөв удирдсан, буруу удирдсан гэдэг асуудлаар нь бол халж мэтгэлцээнд бас бид нар урьж байгаа. Бид бол өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол улсыг удирдсан эрхмүүд маань үндсэн хуулийн бус аргаар, үндсэн хуулийн бус замаар Монгол улсыг удирдсан гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бид үндсэн хуулийн дагуу үнэхээр сайн удирдсан гэж үзэж байгаа бол бидэнтэй мэтгэлцэж уулзах хэрэгтэй. Тэгээ бид нар энэ үндсэн хуулийг одоо бидний зэвсэг бол үндсэн хууль гэхгүй. Үндсэн хуулийн дээр байгаа үгнүүдийг л бид нар ашиглаад байгаа шүү дээ. Монгол улсад өнөөдөр төрийн үйл ажиллагаа шударга байх ёстой. Монгол хүн болгон их орноо хамгаалах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Монгол хүн болгон ингээд маш хэвдэрсэн байна шүү дээ. Сонгуулаар яаж саналаа өгдөг вүлээ? Одоо энэ бидний мэдээллийг харж байгаа хүмүүс ч гэсэн айгүй маш сайн бодосоо л гэж хүсэж байгаа. Бид бол та бүхэнд ямар нэг юм тулгаагүй. Зүгээр л өөрсдийгөө хөгжүүлж гэлдэ, үндсэн хуулиа уншчихлаа, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа үзчихгэлдэ. Яагаад бид нар ингээд зам болохоор одоо үертэй одоо шахаа шалбааганда хутгалтаад өвөл нь болохоор утаандаа тэгээд бензиндээ ойчрлоод тэгвхэн амынх нь одоо талаас илүү хувь нь ядуурл гэдэг ангилалд орчихсон өндөр хүүтэй зээлэнд өрөнд дарамтлагдчихсан цалин хүрхгүй байна гэд цалингаа нэмүүлээд өгөөч гуйгаа царайчлаад тэгсэн мөртлөө өнөөдөр одоо өмнө түүхэндээ байгаагүйгээр одоо газрынхаа баялаг
одоо эх орныхоо энэ газар шороог сэмдийчээд ухаад байгаа мөртлөө ингээ яагаад өнөөдөр ингээ монгол хүн бол өөртөө ядуу байгаад байгаа. Тэгэхээр эн чинь үнэхээр одоо манай монголчууд биднийг удирдах байгаа энэ хүмүүс чинь буруу ажиллаад байгааг илэрхийлээд байна шүү. Өөрсдөө бол дэлхийд багтахааргүй баячууд болчихсон. Хэдэн тэрбум хэдэн их найдын хөрөнгө цуглуулчихсан. Яаж цуглуулсан юм? Тэгээ та бүхэн тэр эдийн засгийн хил тод байдлын хуулийг үүсгэх хэрэгтэй. Бид нар ч гэсэн энэ эдийн засгийн хил тод байдлын хуулийг хамгийн ихний ээлжинд хүчингүй болохын тулд бид тэмцэх ёстой гэж. Монголын ард түмэн бид тэмцэх ёстой. Эдийн засгийн хил тод байдлын хууль гэдэг хуулийг та бүхэн үүсгэх хэрэгтэй. Тэр 6 дугаар зүйлийг харах хэрэгтэй. Хулгай хийсэн хүн ямар нэгэн байдлаар хууль зөрчиж хөрөнгөсөн хүмүүс хөрөнгөө хуулиар хамгаалсан. Тэгээ хууль хяналтын байгууллагуудыг шалгах эрхийг нь хязгаарласан. Бүр ийм хууль хийж яагаад хулгай хийдэг. Тэгээ та бүхэн бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд яригдсан тэр нүүрсний гэрээнүүд, автек гэрээнүүд гэж яриад шүү дээ. Оюу толгойн хилцүүлэг гэл зүгээр нэг компани нууц гэдэг тэмдэг дарчаад Монгол улсын төрийн байгууллагад халдаж чадхаа болчихдог. Ийм юм байж болт юм уу? Гэмт хэрэгээ нууц гэдэг төрийн хамаг тэмдэг ашиглачаад гэмт хэрэгээ нуун далддаг ийм байж болт юм. Тэгээ ингээд яриад ах юм бол өнөөдөр бидэнд ярих юм маш их байна. Тийм учраас цөмөрөө одоо бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээн усаар угаал хэрэггүй гэдэг шиг бүгдээрээ ярилцаж өнөөдрийн энэ төр засгийнхаа үйл ажиллагаанд дүн тавьцгаая. Энэ дүн тавих үйл ажиллагааг ард нийтийн санал асуулга гэдэг одоо энэ үйл ажиллагаагаар дүн тавьдаг юм аа. Өнөөдөр монголчууд бид нар хүссэн үсээгүй 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул, 2028 онд одоо улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул гэдэг сонгуул саналаа өгнө шүү дээ. Тэгэхээр бид нарт үнэхээр энэ 1-2 жилийг одоо хүлээх шаардлага байна уу гэдгийг бид нар ярьж байгаа. Тийм учраас одоо бид ард нийтийн санал асуулга зохион байгуулж улсын их хурлдаа итгэхгүй гэдэг асуудлаар санал хураалт явуулъя гэж байгаа. Тэгээ улсын их хурл үнэхээр их орончдоор бүрдэх юм бол өнөөдөр бид нар урааны тухай гудамжиндаа ярих шаардлагагүй, хотын төгжрлийн тухай ярих шаардлагагүй, хэдэн их найт тэрбумаар нь гэмт хэрэгт нь одоо ингээд төсвийн хөрөнгө мөнгийг идэж ууцсан байна гэдэг тухай бид нар ярих шаардлагагүй. Хууль хяналтын байгууллага улс төрөөс хараа тусаар ажиллаа хийгээд эхлэх юм бол энэ улс төрчид гэмт хэргийн тухай ярьдаг биш, шүүгч, цагдаа, прокурорчин гэмт хэрэгтнүүдийг шийтгээд хариуцлагыг хүлээгээд улсад учруулсан хохирлын төлж барагдуулаад явцдаг байх юм бол өнөөдөр Монголын ард түмэн гэмт хэрэгтнүүдийн тухай яриад сууж шаардлагагүй шүү. Өөр ирээдүйн сайн сайхны төлөө яриа сууж юм биш, ярилцаа сууж юм биш. Тийм учраас бид энэ төр засаг үнэхээр ажиллаа хийж чадахгүй байгаа, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас бид өнөөдөр одоо энэ ажлыг хийж байгаа. За зарим хүмүүс бол биднийг ингээд үе гарч ирээл ингээд яриад бид нар тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Бид нар үндсэн хуулийн дугуйлан төслгээд төсөл санаачлаад улс орон дээр сургалтын ажлуудыг зохион байгуулад засгийн газар улсын хурлаас ард иргэдээ соён гэрүүлэх энэ ажилд мөнгө зарцуулаач. Нэг жилдээ нэг 3 тэрбум төгрөг зарцуулах юм байлээ. Нэг хөшөө барьцдаг мөнгө л юм байлээ. Усан хориглоор барьцдаг мөнгө. Тэр мөнгөөр нийт Монголын ард иргэдэд үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн мэдлэгийг олгоод тэгээ ард иргэд маань одоо өөрийн гэсэн мэдлэгтэйгээр энэ асуудалд ханддаг болох юм бол биднэрт хоорондоо маргалдаад шаардлага байхгүй шүү. Тийм учраас ерөөсөө ард нийтийг соён гэрүүлэх, ард түмэн хоорондоо эвлэлдэн нэгдэх, ойлголцох гэдэг бол хамгийн зөв шийдлэл гэж бид үзэж байгаа. Тийм учраас бидний цуглааныг үндсэн хуультай цуглаан гэж нэрлэж байгаа. Бид нар энэ цуглаан дээр бол үндсэн хуулийнхаа одоо заалтуудыг уншин, үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг уншин, ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Та бүхэн ч гэсэн үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг уншаад үзээрэй. Үндсэн хуулийн дээр чинь маш чухал одоо заалтууд байгаа. Тийм учраас үндсэн хуулийнхаа үзэл санаанд дор цөмөрөө эвлэлдэн нэгдэцгээе. Үндсэн хууль гэдэг бол заавал биелэгдэх ёстой. Монгол улсын үндсэн хууль төгсөхдөө мэдэгтэн, сахигтэн гэдэг хоёр үгээр төгсдөг. Тэгэхээр хүн болгон үндсэн хуулийг мэддэг байх ёстой. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлдэр Монгол улсын иргэн үндсэн хууль бусад хуулийг дээдлийн хүндэтгэж сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг шүү. Тэгэхээр яг энэ үүргээ биелүүлж байгаа Монгол улсын иргэн хэд вэ? Та бүхэн ч гэсэн өөртөөс асуугаад үз. Би Монгол улсын үндсэн хууль бусад хуулийг дээдлийн хүндэтдэг билүү? Би нэрээ үндсэн хуулиа уншиж үзлүү гэд тэгээд нэг өөрийнхөө одоо өдрийнхөө нэг 10 минутыг үндсэн хуулиа унших судлах зарцуулаад өөрийгөө хөгжүүлээч л гэж та бүхнээс хүснээр байгаа байхгүй юу? Тийм учраас бид үндсэн хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Саяны одоо манай Эрдэнэчимгийн хэлэлтгээр одоо бид нар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орон тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан олон гэрээ конвенцууд байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг байдаг. Тэгээ Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн юм заалт байгаа. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг хэсэгтэй. Тэгэхээр энэ ард түмэн өөрөө бид өнөөдөр өөрсдөө үнэхээр их орныхоо төлөө хичээх, зүтгэх, одоо үнэж байх
өөрөөсөө энэ өөрчлөлт шинжилтийг эхлүүлэхийн зайлшгүй шаардлага байдаг байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд аливаа ямиг үгүйсгээд зүгээр л одоо цэцэрлэхэд суугаад байх биш боддоор одоо энэ улс их орноо өөрчлөхөд гар бие оролцоогоё гэж одоо та бүхнээсээ уриалж байна. Нэг их оромжт маань бас сэтгэл зүрхээ зориулан бидэнтэйгээ бас ийм нэгдэлтэйгээр би чи гэдгүүгээр бид болж хамтдаа нэгдэж явах юм бол бид улс орныхоо ирээдүйн төлөх энэ ирээдүйн сайхан залуучуудынхаа цаашдын бас улс орноо хөгжүүлэх энэ алтан сайхан замд нь бид нар бас гэрлийгээ цэцруулж сайхан зам үрийг засаж өгөх юм ариун үйл шүү энэ ансаа хөдөлгөөндөө та бүхэн маань нэгдээрээ. Тийм эцэст нь хэлгээд яг их орон зөвлөх хэрэг бол Монгол улсынхаа үндсэн хуулийг судлахаас эхэлнэ л гэж би хэлмээр байна. Их орон хүний үйлдэл би их орондоо хайртай гэж ашиглах биш. Хин нэгэн хүнийг үзэн ядах биш. Өөрийнхөө мэдэх ёстой бие ямар байдалд авч явах ёстой түүнийг ухамсарлахаас их орон хүний үйлдэл эхэлнэ л гэж хэлж байгаа. Тийм учраас цуглаандаа идэвхтэй оролцоороо бүгдээрээ их орондоо сайн сайхан нийгэм одоо бий болохын тулд ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахын төлөө хүн бүхэн оролцоороо л гэж уриалж. За баярлалаа. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.